Сүнслэн олон та бүгдийнхаа энэ өдрийн амар амгалан айлтгая. За энэ жил одоо 4 дахь жилдээ Монголын бурхан шашинтны төв гандан тагчлыг хийд Бацгаан дуганд Ганжуурын одоо лүн одоо үргэлжилнэ. За 4 сарын одоо 3-наас энэ жилийн одоо 4 сарын 3-наас Ганжуур догдон Ирэмбүчийн багш маань одоо Монгол орондоо саатан морилж Ганжуурынхаа лүнгүүл үргэлжлүүлэн одоо хайрлах нь байна. За энэ жил бол Ганжуурын лүн одоо дүүрэх сүүлийн одоо жил юм. 4 дахь жилдээ одоо явж байна. За энэ жил бол ямар одоо лүнгүүдийг одоо хайрлах вэ гэхдээ зэрэг бол жүд буюу одоо тантрын одоо номны одоо лүнгүүд бол одоо айлтна. Ганжуур гэдэг маань бол бурхан багшийн одоо зарилгийг одоо төвд хэл дээр одоо хөрвүүлсэнийг бурхан багшийн одоо айлтсан сургаал номлолыг төвд хэл дээр одоо хөрвүүлээд тэгээ түүнийг одоо эмхтгэн одоо нэгтгэснийг бол Ганжуур гэж ингэж одоо хэлж байгаа. Зарилгийн одоо хөрвүүлэг гэсэн ийм одоо утгатай үг. За Ганжуур бол ер нь дотроо одоо нэг 6 одоо хэсэгт одоо хуваагдана. За нэгдүгээрт нь болохоор зэрэг дөлва буюу одоо Мянаан одоо хэсэг гэж байгаа. За хоёрдугаарт нь болохоор зэрэг бол гонцог буюу одоо содрын одоо давхарлаг гэсэн чухаг дээдийн одоо давхарлаг гэсэн ийм одоо нэг хэсэг байгаа. За энэ бол зарим одоо Ганжуурт бол 4 бот, зарим Ганжуурт нь бол арай жоохон одоо хуваагаад 6 одоо бот одоо болгосон ийм одоо байдаг. За түүний дараа Палчин буюу их цонхийн одоо аймаг гэж байгаа. За тэр бол мөн одоо зарим Ганжуурт бол одоо Дэгэ Ганжуурын тэрт бол 4 бот, за Шолбар тэрт бол одоо түүнийг 6 бот одоо болгосон ийм одоо байдаг. За тэгээ түүний дараагийнх нь болохоор зэрэг ширчин буюу бэлгүүний чандад төрхүйн одоо хэсэг гэж байгаа. За түүний дараагийн 5 дугаар хэсэг нь болохоор зэрэг домон буюу олон содрын одоо хэсэг гэж байгаа. За 6 дахь нь бол жүд буюу тантрын одоо хэсэг гэж байгаа ийм одоо юм. За тэгээд өнгөрсөн одоо жилүүдэд бол одоо эдгээр бусад хэсгүүдийг одоо айлдсан. Тэгээд домон буюу олон содрын одоо хэсгээс бол 2 хон одоо бот одоо үлдсэн байгаа. За энэ жил бол тэр 2 ботыг одоо дүүргээд араас нь тантрын одоо 21 ботны одоо лүнг бол хайрлнаа. Тэгээд энэ жил бол Ганжуурын лүн одоо өндөрлөх юм одоо байгаа. За тийм учраас бол нийт одоо лам хуургууд болон сүстэн болон одоо та бүгд Ганжуурынхаа лүнд бол саатан одоо морилоорой. Ганжуурынхаа лүнг бол сонсоорой. За энэ жил одоо ингээд нэг одоо хичээж чармаагаа суучих юм бол Ганжуурын лүнг бол одоо бүтэн одоо олсон ийм одоо болох нь байна. Тэгэхдээ зэрэг бол энэ маань юу гэсэн үг гэхдээ зэрэг бурхан багшийн одоо тэр айлдсан одоо төвд хэл дээр байж байгаа бүх одоо сургаал номлолыг бол бүрэн гүйцэд өөртөө одоо сонсож тэгээ тэр дамжлагыг бол бүрэн гүйцэд хүртсэн ийм одоо сайхан хувьтай одоо азтай тийм одоо зүйл бол болох нэ гэж ингэж одоо ойлгож байна. Тэгээ лүнд суун гэдэг бол харьцангуй одоо амархан тэнд бол заавал олон юм одоо бясалгах утгыг одоо ойлгох энэ төр бол тийм одоо алба байдгүй. Зөвхөн одоо юу гэдгийг одоо үүрэглэж унтахгүй одоо хоорондоо багшийн дуу одоо сонсохдохгүйгээр чанга юм одоо ярихгүй одоо өөр тийшээгээ одоо явахгүйгээр л яг л өөрийнхөө одоо тэр суудал дээрээ одоо ингээд сайхан одоо сонсоод яг л одоо тэр багшийн одоо айлдж байгаа айл дөрүүдийг л бүрэн чихээрээ сонсоод авахд л одоо лүн одоо хүртсэн болдог ийм юм. Тийм учраас тэр үед бол уншлага номоо уншаад сууж байж болно. За май нэмэгц энэ төр одоо тоолдог тарин энэ төр байгаа бол тэрийгээ уншаад сууж байж болно. За өөрийнхөө одоо мэдэх ёстой одоо унших ёстой тийм одоо ном байдаг бол одоо бурхны шашинтай одоо холбоотой судлах ном байдаг бол тэрийгээ уншаад сууж байж болно. За гэх мэт тийм байдлаар ямар нэгэн одоо чимээ гаргаж өөр болон бусдад цаад болохгүйгээр л одоо багшийнхаа зарилгийг бол чихээрээ одоо тасралтгүйгээр сонсоод ингээд сууж явахад бол лүнг одоо бүтэн авсан ийм одоо болно. За энэ жил бол бас Ганжуурын лүн одоо тантрын номнууд одоо явж байгаа гэдгээр онцлогтой. Түүн дотроос бас одоо монголчуудын одоо нийтийн шүтэн алтан гэрээ содрын одоо лүн бол энэ жил одоо орж ирнэ. Яагаад гэвэл алтан гэрээ содор маань бол одоо тантрын 13 дугаар одоо ботид бол байгаа. За тэнд бол одоо хятад хэлнээс одоо орчуулсан төв санскрит одоо энтхэг хэлнээс одоо орчуулсан 2 одоо алтан гэрэл байгаа. Бид бүгдийн одоо нийтлэгээрээ одоо айл болгонд одоо хуучин байдаг шүтдэг 29 бүлэгтэй алтан гэрэл бол энтхэг хэлнээс одоо орчуулсан алтан гэрэл нь байна. За хятад хэлнээс орчуулсан нь бол 33 бүлэгтэй тийм одоо байдаг. За сүүлийн үед бол одоо энэ шашин дэлгүүрүүдээр энэ төр одоо хальсангүй их байдаг.
нэг одоо алтан гэрэл бол 23 бүлэгтэй. За тэр нь бол 14 дугаар одоо бодит нь одоо байгаа. 29 бүлэгтэй одоо алтан гэрэл нь бол 13 дугаар одоо бодит нь бол байж байгаа. За тэгэхээр тухайн үед нь бол хэдийн үед нь одоо алтан гэрлийн лүн одоо таарах нь. За төвийг нь одоо төвний тааруулж байгаа бас тусгайлан одоо зар одоо явах байх. Тэгэхээр нийт одоо номны лүнд одоо сууж чадаагүй ч гэсэн зөвхөн алтан гэрэл судрынхаа одоо лүн хүртчихъя гэвэл бас тухайн өдөр нь одоо ирээд одоо суух ийм одоо боломжтой шүү. Олон жил одоо ганжуурын лүнг бол ийм урт удаан хугацаанд тавина гэдэг бол бас их одоо бэлэг дэмбэрэл одоо сайтай гэж ингэж одоо үздэг. Тэгэхээр ихэнх одоо газар бол ганжуурын лүн бол заримдаа 1 жил одоо бүр маш хурдан одоо ингээд 2-3 сарын дотор 2 сарын дотор ч юм уу бүгдийг нь одоо уншчихж байна. За зарим нь бол одоо 1 жил нэлээд 4-5 сар удаан үргэлжлэгч байна. За зарим нь 2 жил дамжин одоо явагдахч байна. За тэгээд манай Монгол оронд бол 4 жил одоо дамжин одоо ганжуурын лүн одоо тавигдчихж байгаа бол баг хамгийн удаан одоо үргэлжилж байгаа хаа гэж одоо бодож байна. Тэгээд удаан одоо үргэлжлэх тусам бол одоо бурхны шашин одоо өнөд удаан одоо орших шашин одоо өн удаан дэлгэрхийн одоо тийм бэлэгдэлтэй байдаг учраас энэ бол сайхан одоо зүйл болж байна. За тэгээд бүгдээрээ бол одоо ганжуурын хаалунд суухтаа одоо их болсон 6 зүйлийн хамаг амтан бүгдээрээ одоо ад жаргал амар амгалантай сайн сайхан байгаасаа ялангуяа одоо энэ дэлхий дээр элдв янзын одоо халдвартай өвчин тэгээд одоо дайн дажин тэргүүтэн янз бүрийн юмуд их гарч байна. Тэдгээр бүгд бол одоо амьрлаасаа бүгдээрээ одоо хоорондоо одоо дайн хийж байгаа сууч гэсэн эв зохицлоо одоо олоод бие биенийгээ одоо хүндэлсэн нэг одоо хүлээн зөвшөөрсөн ийм одоо асрал энергийн одоо үүднээс харилцсан сайхан одоо зохицолдоос элдв янзын одоо өвчин зовлон энэ төр бол битгий гараасаа за одоо энэ зуны дэлгэр цагт бол сайхан бороо хор одоо илбэг үр тариа одоо ариун за хүн малын одоо зоо тэнийсэн ийм одоо сайхан одоо цаг болоосаа хамаг амтан бүгд одоо ажиргалтай амар амгалантай байгаасаа бурхны шашин одоо өнөд удаан сайхан дэлгэрээсээ за тэгээд энэ одоо ганжуур илүүн хайрлж байгаа ганжуурва догдон өмбөчи багш тэргүүтээ дээдс одоо багш нарын өлмий бат одоо оршоосаа гэж ингэж одоо сайхан бодоод их хөлөгний одоо бод сэтгэлийг үүсгээд ингээд одоо номоо сонсох юм бол энэ маань одоо утга төгөлдөр хэрэг төгөлдөр ийм одоо болох юм шүү гэдгийг бас та бүхэндээ одоо айлтгая.